За бань нь бол бичиг баримтыг зохицуулах, шийдвэрлэх энэ гэдгийн үйл үг. Дандаа бичиг баримт, баримт бичигтэй холбоотой үйл үгэн дээр бань дандаа орох нь. За 这件事怎么办? За энэ хэрэг явдал 怎么办? Одоо яах юм те? Юу болж ийн? Яаж ийн? 怎么办? Одоо яана? Хэр 怎么办? 阿姨帮我办好了所有手续. За 手续гэхээр бичиг баримтыг хэлдэг те. 所有гэхээр бүхий л, 所有的орж болно. 所有的手续бүхий л бичиг баримтыг 办好了хийгээд бүрдүүлээд дуусчихсан. Үйл үгийн ханаас хаа орохоор тухайн үйл үг дуусаад айгүй ийдэг сайхан дуустдаг те. Тэгэхээр бичиг баримтыг гүйцэлдүүлэх, шийдвэрлэх, зохион байгуулах, бүрдүүлэх энэ төрхээр бань гэдэг үйл үгээр дандаа хэлнэ. 我们班级一起办了一个活动. манай анги 一起 хамтдаа 办了 хийсэн 一个活动 нэгэн үйл ажиллагааг зохион байгуулсан хийсэн. 大家都很开心. хүн болгон бүгдээрээ маш баяртай байсан. 搬家后他去办了新的证件. Гэрээ нүлгэсний дараа тэр явж хийсэн, бүрдүүлсэн болгосон 新的证件. За бичиг баримтаа, шинэ бичиг баримтаа явж авсан. Бүрдүүлэхээр явсан гэх нь. 不好意思, уучлаарай. За уучлаарайгаас илүү яана санаа зовмоор юм а, яана гэдэг. Тэр тохиолдолд 不好意思гэж хэлдэг. Ярианы хэллэнд их ашиглагдана. 这件事我一个人办不了. Энэ нэг хэрэг явдлыг би ганцаараа 办不了, зохицуулж чадахгүй байна. За үйл үгийн ханаас бүл яв орохлоор тэгж барна уу, тэгж дийлнэ үү гэдэг үр монголчууд гэдэг те. Тэгж барна уу гэхээр барж дийлэхгүй нэ гэсэн үг байна. За өнөөдрийн та хэдийн зөв дэс дараалалд оруулах 3 өгүүлбэр энэ байна. Өнөөдрийн үндсэн үг бань.